Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн минь төргий сар шинийн баярын өдрүүдэд зориулж эрүүл зохистой хооллолтын дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Хоол хүнс бэлтгэх сав, хоолны хэрэгсэл, бүх төрлийн гадаргуу болон гараа тогтмол угааж цэвэр байлгаараа болгосон болон болгоогүй хүнсийг тусад нь байлгах нь чухал. Хоол боловсруулалтын эрүүл аргуудыг сонгороо үүнд чанах, жигнэх, битүү хайрах гэсэн зүйлүүд ордог. За эрүүл амтлагчийг сонгох нь чухал байдаг. Майонезны оронд зөөхий, давсны оронд сонгон, сармис, нимбэг, перц, салат амтлагчийн оронд оливын тусыг түлхүү хэрэглэх нь чухал байдаг. Давс, сахар, өөх тос ихтэй даршилсан нөөцлсөн хүнснээс аль болох татгалзаараа. За ногоо хийдэх, нэг удаад идэх хоолны хэмжээгээ багасгах, хоол хооронд ус сайн уух, хоол эзний дараа алхах нь ихээхэн чухал байдаг. Сар шинийн баярын өдрүүдээр ихэвчлэн хэрэглэдэг хоол хүнсний илчлэгийн жишг хэмжээ байдаг. Жишг хэмжээндээ тохируулан дундаж хүний өдөрт авах ёстой 2400 ккал тааруулаарай. Эрүүл зохистой хооллож сар шиндээ сайхан шинэлээрэй.